сэтгэл утрал асуух юм их байна. Танаас сэтгэлээр омж үзсэн үү? Үзсэн. Өөрийгөө голж үзсэн үү? Үзсэн. Яах ёстой юм ч тандах ёстой юу? Ямар байдлаар өөрчлөх вэ гэдэг тийм арга зам юу байж болох вэ? Дандаа л эмийг сүргэл хах гэдэг л тэр хүн ер нь жоохон сэтгэл готролтой л хөнгө яваад байна уу даа л гэсэн үг. Энийг даван туулахын тулд номер 1 энэ хөнгөн үед бол цэвэр дасгал хөтлөх. Энэ чинь өөрөө нөгөө гониглуулдаг даавруудыг багасгаад одоо эмийг сайхан гэгээлгээр хаадаг гормонуудыг чи ялгалтыг сайжруулад ингээд тэнцвэрчилж өгдөг. Таргалт бол хүн хөтлөөр л нөлөөлдөг юм байл л дээ. Ер нь сэтгэл зүй. Тэрнээсээ болоод өөртөө ихтгэлгүй болох бараг л ингээд нэг карьер дуусч байгаа. Нэг тарган хүнд тоглолтын юм өөр юу хийх. Сэтгэл готол сэтгэл төгсөлт. Энэ хоёрын өвгдөн нь нөгөө хорвоогоос өөрийгөө аваа явах. Энэ үйлдэлд хүрэгчдэг. Монгол бол амиа орлолтоор Аазда 3 дугаар байранд явж байгаа шүү дээ. Амиа хорлоод шүү дээ. Ялангуяа ирчүүд 30 та юм уу 20 та юм уу энэ юунууд ч одоо яг энэ сэтгэл готрлаа яаж юу юм давж гарах хэрэгтэй юм. Сэтгцийн өвчин гэдэг бол асар урт хугацаанд үүсдэг. Тэгээд тэрний эцэст өвддөг. Эргүүлээд дэмжлэхэд эргээгээд хугацаа авдаг. За эрхэм мөндөд үзэгчдээ Mancast podcast-ийн бас нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа нийгэмд маш элбэг байдаг. Бид заримдаа даван тулж чаддгүй, эсвэл яах ёстой вэ гэдгийг ойлгодгүй нэг сэдвийн тухай ярилцсан. Энэ бол сэтгэл готрол. Тэгээ эрчүүд сэтгэл готрлаа яаж даван тулах вэ гэдэг сэдвээр хамтдаа өөрсдөө байдаг асуултуудаа эмчээс тодруулцгаая. Өнөөдрийн маань дугаарын зочин хөтлөгчөөр Mask Production-ы жүжигчин, Монгол Улсын гавьяа жүжигчин Эрдэнэ заах маань хүрэлцэж ирсэн байна. Танд маш их баярлалаа. За бид хоёр хамтдаа эмчээс сэтгэл готрлын тухай тодруулна. За өнөөдрийн маань зөвлөгөө өгч бидэнд одоо мэдээлэл хуваалцахаар ирсэн зочин маань сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн амбулаторийн эрхлэгч, зөвлөх эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Ганццэг эмч маань хүрэлцэж ирсэн байна. Цаг зав гаргаж их ажлын хажуугаар оролцож байгаад маш их баярлалаа. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За ингээд одоо сэтгэл готрал гэсэн энэ дугаарын маань анхны асуултыг Эрдэнэ заах маань асуулаа. За сэтгэл утрал энэ бол мэдээж бас асуух юм их байна. Тэгээд хамгийн түрүүнд эмчээсээ юу асуух вэ гэхээр ер нь хүн өөрийгөө сэтгэл готралтай гэдгээ яаж мэдэх вэ? Ер нь ямар шинж тэмдгүүд илэрдэг юм бол та энэ талаар эхлээд хэлж өгч. Сэтгэл готрол гэхээр хүмүүс бүгдээрээ л нэг сэтгэлээр унахыг ойлгодог баг тий. Танаас сэтгэлээр омж үзсэн үү? Үзсэн. Үзсэн тий. Гониглож өөрийгөө голж үзсэн үү? Үзсэн. Үзсэн тий. Тэгэхээр энэ шинжүүдийг бол хүмүүс бүгд мэддэг. Энд чинь ерөн сэтгэл готролж хിവэр уурвал гэж байна. Энгүг гэж байна. Тэгэхээр бид нар альваа ингээд хайртай дотны хүнээ алддаг ч юм уу эсвэл ажил дээр асуудал гарахад сэтгэлээр унаал жоохон ингээд сэтгэл дундуур байх юм үе байдаг тийм үү? Тий. Ойролцоогоор хэд хоног үргэлжилдэг энэ байдал. За тэгэл тэр нэг удахгүй. Тухайн нөхцөл байдал тэгэл явж байгаа л. За ерөнхийдөө 14 хоногийн дотор эн чинь үргэлжлээд арилж байвал бид хэвээ хариу оруулах гэж. Хэвийн хариу урвал. Тий. Хүн болгонд байдаг. А гэтэл бид ингээ өөрийгөө голоо, жоохон гониглаад, эсвэл таагүй мэдрэмж төрөөд ийм байдал арилахгүйгээр 14 хоног ба түүнээс дээш үргэлжлүүл эмгэг гэж хэлдэг. За тэгээд энэ эмгэг болоод ирэхээр ганцхан гониглах, өөрийгөө голдог ч юм уу, таагүй мэдрэмж төрөхөөсөө гадна бүлэг олон шинжүүд ингээд дэлгэрээ авчдаг. Тэгэхээр энэ дээр юу гэдэг вэ гэхээр нэгдүгээрт бол бид гол үндсэн шинж юу гэдэг байх нь вэ? Сэтгэлээр унах, гониглах тийм ээ, таагүй мэдрэмжүүд төрөх, өөрийгөө голдог ч юм уу, өөртөө итгэлгүй болдог ч юм уу нэг юм таагүй мэдрэмжүүд бол нэгдүгээр хамгийн эхлээд төрдөг баг. За тэгээд энийг дагаад бид нар дуу цөгрөөд ихдэг. Үг яриа багсдаг. Дүмбийгээл эхэлдэг баг. Хоёр дахь шинжтэй. Тэгэхээр үнийг болохоор хэл яриа ингээд буудаад нэг хүнтэй ярих сонирхолтой болоод болж өгвөл бусдаас жоох ингээ холдоод ганцаагдах гад ийм болоод эхэлдэг. За ингээ дараагийн нэг гол шинж бол үйлдэл хөдөлгөөн дасгаж эхэлдэг. Тэгвэл ингээ итгэх санаачлаг буураад тийм ээ ажилдаа явж
ингээд ихнэртэй тусалдаг байсан, айл эсвэл найзуудтай бөмбөг тоглодог байсан бол за дараа гэд идэх санаачлаг буураад тэрнтэй холбоотой суусан газраа удаа суух, хэвцэн бол удаа хэвдэх гэл тийм ээ. Ер нь л хөдөлгөөс залхуураад одоо лазан хүрээд байна гэж хэлдэг штэ тий. Иймэрхүү байдлууд гарч ирдэг. За дараагийн нэг гол юм бол дурын өвчлөлтүүд гарч ирдэг. Хоол ингээ нэг хөлсөх мэдрэмж болчдөг. Тэгээд нөгөө нэг идэхгүй тий. Тэгэл идсэн ч гэсэн амтгүй юм шиг санагдах. Тэгээд идээгүй байсан ч хөлсөхгүй яваад байх юм сонирхол. Тэгээд дээрэс нөгөө бидний физиологийн нэг чухал хэрэгцээ бол бэлгийн харилцаа байдаг те. Энэ дотн харилцаанд орох сонирхолгүй болох. Хизээ дотн харилцаанд ингээд догсноо мэдхээ болох те. За тэгээд дараагийн нэг гол юм бол одоо бидний нөгөө нойр гэж өгчлөө. Унтсан чамраагүй те. Тэгээд унтаач байгаа юм шиг, сэрүүнч байгаа юм шиг ингээд нэг бол огт нойргүй болчдөг. Эсвэл ингээд унтаад л хүү харахад унтаад байгаа юм шиг нэ байнга үргэлээд ноцороод байгаа юм шиг нэ ингээд нөгөө гүйц дамраагүй мэдрэмжүүд хамгийн их ингэж явдаг. За эдгээрүүдээс нэмэгдээд бие махбодын талаас бас зовроод гарч ирдэг. Тэгэхээр нөгөө яана тэгхгүй инкүүч гэдэг юм үү те ингээд энэтэй холбоотой дотор эргэтний булчингууд ингээд чангацсан байдаг. Тийм учраас гээ ухтаар амьсгал авмаа санагддаг тий. Эсвэл зүрх хөвдөд байгаа юм шиг санаалдаал тий. Ийм байдлууд тэг бүх би янгинаад гэж зарим хүн хэлдэг тий. Тэг бүх үе хүнд оргиод гэх мэтлээ маш олон шинж тэмдгүүдээр илэрдэг. Тэгээ хамгийн эцэст нь ингэж амьдрах гэжтэй гэд амьдралаас ямар таашаалгүй болоод өнгөрсөн ирээдүй одоо бүх зүйл нь дандаа хар бараанаар төсөөлөгдөг. Ерөөсөө би юу ч хийж чадаагүй юм байна. Миний амьдрал угаасаа юм байсан юм байна. Би юу нэг хэрэгтэй юм уу? Ингэж байснаас явах уу? Ийм шийдэл хүртлээ ингэж ингээ хүндрээл явдаг гэсэн үг. Тэгэхээр сэтгэл готрол эмгэгдэг ойлгох нь хэвээ хариул уруул гэдгээ ялах хэрэгтэй болох нэ. Хоногоор нь ялах юм те. Ингээд дуусаад хэвийн болоод живэл бол хэвийн л. Тэгээ хэвийн ажил амьдралдаа нэг 14 хоног хүрхгүйгээ жоохон гүнэглэж жагаад ингэж жаад ажилдаа хэвээ ороод гэр бүлдээ хэвээ яваад нийгмийн харилцаанд хэвээ яваад явбал удаа яваад байна гэдэг чинь юм байна л да. Ер нь бол тэр эмгэг гэдэг юм байна. Тийм. Эмгэг гэдэг чинь бүр ингээд бүр ажилдаа ч явах дурггүй, гэрээсээ ч гарах дурггүй, хэвтэл суул цасанд орох өөрхөө ажиллах тэр чадвар хөлтөр бүр сүлдээ ингээд алдагддаг. Ийм байдлаа тэгээ дунд хөнгөн хүн тэтэргээд ингээд шинж тэмдгээс хамаарна л да. Хэрвээ за хүн яг ийм эмхтэй байна гэдгээ бас мэдвэл те хой хүн. Тэгвэл одоо яах ёстой юмч тандах ёстой юу? Эсвэл энийг ямар байдлаар өөрчлөх вэ гэдэг тийм арга зам юу байж болох вэ? За ер нь хэвээ хариу оруулалтын үед бол хамгийн амархан бидний эмгүү эмчлэх бүрэн боломжтой байдаг. Хэвээ хариу оруул жоох уухт үргэлжлээ ч юм уу. Ялангуяа одоо хайртай дотны хүнээ алдсны дараа 3-6 сар хүн жоохон гонигтай итгэхгүй энэ байх чинь өөрөө хэвээ хариу оруул гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр энэ үед бол бид сэтгэл готрлын эсрэг энэ чинь бидний бие дотор явж байгаа нөгөө биологийн одоо бодисууд гормонууд гэж хэлдэг тийм ээ дааврууд гэж энэ байдлын тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой үүсдэг байхгүй юу. Тэгэхээр бид энэс сэргийлж байхын тулд эмийг сөргөөр харахгүй байхын тулд ер нь бол дандаа л эмийг сөргөөр харах гэдэг нь тэр хүн ер нь жоохон сэтгэл готролтой л хөнгө яваад байна уу даа л гэсэн үг. Юм жоохон итгэхгүй тэгээ юм болгоныг ингээ жоохон үнтгэх гэдэг нь чи өөрөө сэтгэл готролтой байгаад байгаа илэрл ахгүй. Тэгэхээр бид нар энийг даван туулахын тулд номер 1 энэ хөнгө үед бол цэвэр дасгал хөдлөх. Өдөрт 37 хоногт ядаж нэг 3 удаа тий өдөрт 30 минутаас дээш яг хөлсөө гаргаснаас хойш 30 минутаас дээш дасгал хийгдэг. Алхаж болно тийм ээ. За фитнест явж болно, гүйж болно. Тэгээ би зарим хүмүүст тэгдэг. Хэрвээ та одоо ингээд мөнгө байхгүй надад очих газар хоол гэдэг зөвл гэртээ сунж мөрөх. Тэ одоо энийг зүгээр ингээд шашин шиг ингээд бурхан минь тэгээрэй гэхийн хооронд дасгал гэдгээрээ сунж мөргөө. 50 удаа мөрөхөд таны хөлс гаргадаг юм а гэл би чи өөрөө бас тэгж тайлдаг юм баггүй. Тэгэхээр ингэдэг шүү гэл. Тэгээ бүх бие нөгөө үе болгоныг хөдлөгдөг хамгийн сайн дасгал баггүй юу? Үе булчин болгоныг хөдлөгдөг хамгийн сайн дасгал болохоор ядаж ингээл гэртээ сонж мөргөөл ийм байдлуудаар энэ дасгалуудаа хий.
ядаж ажил гээл хоёрын хооронд жоох хугацтай хөлсөө гаргаад алах гэд. Энэ чинь өөрөө нөгөө гониглуулдаг даавруудыг багасгаад эерэг мэдрэмжтэй одоо ямиг сайхан гэгээлгээр хардаг тийм ээ. Энэ гормонуудыг чи ялгарлтыг сайжруулад ингээд тэнцвэржүүлж өгдөг. А хэрвээ ингээд бүр энэ дасгал чих тэнхэлгүй болдог хүмүүс юун дасгал хийх те ийм тэнхэлгүй эсвэл дасгал хийгээж нэмэргүй байгаа бол заавал мэрэгжлийн эмч танд. Өрхийн эмч уулын анхан шатны тусламж үзүүлэх ёстой. Хэрвээ өрхийн эмчтэй хандаад танд тэр зөвөгч нь одоо дүүцхүүц ямар нэгэн эмчилгээ өгч чадахгүй байвал сэтгцийн эмчээс битээ дүүрэг дээр чинь аймаг болгон чинь сэтгцийн нарийн мэрэгжлийн эмч сууж байгаа. Энэ дээр хамгийн хөнгөн сэтгэц нөл одоо сэтгэл хөдлөлийн эсрэг тийм хөнгөн юмуудыг уугаад та бас эмийн тусламжтайгаар энэ байдлаас гарах бүрэн боломжтой. Тийм учраас нарийн мэрэгжлийн тусламж аваарай. Тэгээ дараагийнх нь эмийн эмчилгээнээс гадна сэтгэл заслын эмчилгээ гэж байдаг. Бас энэ дүүрэг болгоны чинь эмчийн сэтгэл заслалт баг сурцсан байдаг. Тэгэхээр эндээ бас яваарай л гэж зөвлөе. Бишээ ичж байгаа. Яг энэ сэтгэл готролтой холбоотой ингээд одоо биднэрт бас төрдөг мэдрэмж шүү дээ. Ингээ байнгын айцтай байх тий. Одоо юунаас юм бөө мэд ингээд байнгын айцтай. Тайван биш тий. Бидний нэг дип тапэ гэдэг ерөөсөө ингээд бүх юм зовлонтой санагдаад төгшөөр төрдөг ч юм уу. Эн чинь одоо сэтгэл готролтой яаж холбогдох вэ? Нэг хэсэг нь гэж үзэх юм уу? Үр дүн нь гэж үзэх юм уу? Ер нь төгших юм байнгын төгшөөр. Тий, байнгын шалтгаангүйгээр төгшөөд гэх юм уу? Тий. Тий, яг тий. Яг за эн чинь сэтгэл төгсөлт гэ бие даасан бас ингэ өөр хамшиж тусдаа. Уул нь тусдаа. Бас ингэ тусдаа. Сэтгэл готрол, сэтгэл төгсөлт гэдэг. Тэгсэн энэ готрол төгсөлт хоёр бол ах トゥ хоёр шиг ч гэдэм үү, сүйдэх шиг ч гэдэм үү дандаа дагалдаж явах магадлал өндөр байдаг гэж хэлдэг. Тэгэхээр төгсөлт гэж юу хэлдэг вэ гэхээр энэ чинь архын ядаргааны нэг хэлбэр байхгүй юу? Тэгэхээр тэгчүүл яана, ингэчүүл яана гэд болоогүй байгаа зүйлийг муугаар төсөөлөөд дахин бодогдоод бололдоо ганц цэцгээ бити муу ёрлоод байгаа ч гээд байхад хараа энд огжрээд байгаа энэ сөрөг бодлыг тэгээд тэрнээсээ болоод ингээд айцад автдаг штэ хүмүүстэй. Тэгэнгүүтээ тэр бодлоосоо салаад гайг байхын тулд хүүхд рүүгээ залгадаг чи зүгээр үгээл те эсвэл ямар нэгэн машинагаар шалгадаг ч юм уу. Ингээ хамгаалах үйлдэлүүд ийм 3 шинжээр илэрдэг энэ зүйлийг бол сэтгэл төгсөлт гэж байна. Жишээлбэл гэрээ төгслөө яалаа яана. Тэгчлүүд тийм. Энэ ч бас хэвд сэтгэл төгсөлт гэж байна. Сандраад өсөж гарахдаа билетээ салгасан үгээ санахгүй байж болно шүү дээ тий. Тэнгүүтээ хөгшөө ч юм уу ээжигээ ч юм уу та нэг очоо шалгаах та гэдэг ингээд салгацсан байна гэвэл тэр өдөржингөө 50 амьдарч болно тийм ээ. Энэ чи хэвийн сэтгэл төгсөлт байхгүй аяллаа сэргийлсэн. Гэтэл тэг шалгацсан хэрнээ хараа энэ гинт ажиллаа ижээд дахиад яана би салгалуу яалаа гэн ингээд л гоовч үгүй чи шалгуулсан шүү дээ гээд ингээ өөртөө хэлдэг ч гэсэн дахиад ингээд давтамжтай оржээ таныг зовоогоод байвал энэ төгсөлт болоо явчихдаг. Ингүүг болоо явчихдаг. Мөн л 14 хоногоос дээш яг ийм давтамжтайгаар үргэлжлээд байвал эн чинь бас ингүүг гэж хэлдэг шүү гэд. Тэгэхээр төгсөлт готрол хоёр хамт тохиолдож болно. Дан дангаараач байж болно. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Ер нь одоо сэтгэл готрлыг бид нар бас нэг өөр дугаар дээр ярьж ирсэн нөгөө юунд хүртэл стресс хүртэл та оноо өгöd байсан тийм баал хэмжээд байсан шүү дээ. Тэр шиг одоо сэтгэл готрлыг хэмждэг ч юм уу эсвэл ер нь одоо сэтгэл готрлын хэмжээ их бага байна ч гэдэг юм ийм хэмжүүр нэгдүгээрт байдаг. Хоёрт нь манай ер нь монголчуудын дунд яг энэ сэтгэл готрлын талаар хийсэн ийм судалгаа тэгээд тэндээс гарсан үр дүн ер нь одоо сэтгэл готрол ихтэй вэ нүгүү вэ нү гэдэг юм уу ийм одоо мэрэгжлийн байгууллагуудын хийсэн дүгнэлт судалгаанууд ер нь хэрэг байдаг вэ? Тэргээр ямархуу тийм үр дүн дөнгөж ер нь гардаг вэ? За ер нь бол судалгаанууд зөндөө байгаа л да манайхан зөндөө л хийсэн байдаг. За сэтгэл готрол дээр хамгийн анхны манай нөгөө үндэсний тархалтаа тогтоогоод 12 мянган бараг 13 мянган хүн дээр хийсэн судалгаа байдгийн. 13 онд хийсэн. За тэр хүмүүсүүдийн нэг дандаа насанд хүрэгчдэлтэй тэн дээр 6% нь тий
сэтгэл готролтой гэдээ яг онцлогдсон. Цаанд орсон хүмүүсийн 6%. Тэгээ 12 мянган хүний 6% гэсэн үг. Тэгэхээр энэ бол яг хав дэлхийн дундчтай бол ойролцоо. Гэхдээ сэтгэл готрол сэтгэл түгшил чинь дэлхийн нийтээрээ яг нөгөө толгомцсон сэтгцийн зонхлон тохиолдохын гэдэгт орж явдаг. Тэгэхээр эн чинь бол ингээд монголч биш юм. Тий, монголч биш. Дэлхийн нийтээр ерөөсөл юунд анхаарлаа сэтгцийн эрүүл мэндээр анхаарлаа хандуулах вэ гэхээр сэтгэл готрол сэтгэл түгшилт. Энэ хоёрын өгдөн нөгөө хорвоогоос өөрийгөө аваа явах. Энэ үйлдэл хүрэгчтэй оролцсон. Тэгээ тийм учраас л энэ дээр бол маш их анхаарч дэлхийн нийтээр бол ингэж нөгөө анхаарч явдаг. Тэгээд хамгийн одоо сүүлийн хэдэн жил бараг 10 жил болж байна. Одоо Монгол бол амиа оролтоороо Азда 3 дугаар байранд явж байгаа шүү дээ, тий. Өндөр болчих. Тэгээ 100 мянган хүнд нэг 16-аас 18 15 ч гэдэг юм уу ийм тохиолдол байдаг гэдэг ингээд дандаа юу Азда хуучин Япон эдэд хөргүүлж байсан, Солонгост хөргүүлж байсан гэл тий. Тэгээд Япон эдгээр гуравт орчиж байгаа маас гэж одоо. Тий. Хамгийн өндөр амиа оролтоо 3. Тий, Азийнхаа хувьд бол дэлхийдээ бол биш л дээ Азда. Гэтэл Аз гэхэр чинь бас юу юм тий. Тийм байна. Бид нар чинь бидний жоохон багтал ингээл Япончууд чинь шалгалт малгалтандаа унчаар амиа хорлцдаг айгүй өксөнс мүстэй л гээд бид нар тохиолдохгүй юм шиг ярьдаг байсан шүү дээ. Тий, юу гайхаад иддэг байсан. Тий, юунда тэгээд үхэж үргэлжлээ тэгдэм гэж боддог. Тэгсэн чинь одоо 3-т гэхэр чинь бас. Тий, бас нэлээ өндөр талтай байна. Тий, өндөртөө ингэж авч явдаг Азта. Тэгтээ энэ сүүлийн жилүүд. Тэгтээ тэр одоо бусад улс орнуудтай ингээ харьцуулахад ер нь ингээ нас яваад ялангуяа ингээ настай болох тусмаа амиа орлт ихсдэг байхгүй юу? Тэтгэвтэй гарсан ийм одоо ганцаардсан ч гэдэг үеийн байдлуудаар ингээд ихсээд явж байгаа график гардаг. Тэгвэл монголчууд илүү 15-аас 35 нас тэр дундаа 20-оос 30 насны залуучууд хамгийн өндөр гардаг. Тэгэхээр бид нар бол энэ сэтгэл готрол сэтгэл түгшилтийн эцсийн өвдөн энэ байдаг шүү. Тийм учраас бид яаралтай бид тусламж авч явах хэрэгтэй гэдэг. За дахиад яг энэ өсвөр насныхан дээр энэ их байна гэдэг үндслээр яасан гэхээр одоо 5 жил тутамд яг манай үндэсний статистикийн хорооноос одоо нийгмийн үзүүлэлтүүдийн төвөр судалгаа гэж хийдэг. Одоо тэгж хийдэг. Тэгээд энэ хамгийн сүүлийнх нь 23 онд хийгдсэн. Тэгээд энэ хамгийн энэ нийгмийн үзүүлэлтүүдийн төвөр судалгаан дээр сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой нэг архи тамхил байдаг байсан болохоос ерөөсөө энэ сэтгэл готрол сэтгэл түгшилттэй 8 оролтын талаар судалгаа хийгээгүй байсан. Тэгээд энэ 23 онд анх удаа хийж үтсэн. Тэгээд яг 15-аас 24 насны энэ хамгийн өндөр байгаа залуучуудын дунд ингээд тэр олон улсын асуумжийн аргаар хийсэн. За тэгээд тэн дээр ямар сонирхолтой үр дүн гарсан гэхээр ер нь бол сэтгэл готрол бол олон улсын дундчтай байна. Мөн ингээд явахыг тэг хорвоос явахыг хүссэн оролдлого хийсэн бодолтой байсан хүмүүс бол бас нөгөө ойролцоо төвшөндөө байна гэсэн ийм үр дүнгууд гарсан хэдий ч нэг сони юм нь юу гэхээр хөвгүүд ялангуяа эрчүүд энэ дээр сэтгэл готролгүйгээд хариулцсан хийнэ оролдлого хийсэн тохиолдол нь ингэж бодож байсан тухай тохиолдол нь өндөр байсан. Тэгээд энэ дээр одоо энэ яагаад ингэж гарч байгаа юм бэ? Готролгүй гэж хэлчихэд яагаад танах ингэж ийм оролдлого хийсэн байгаа ингээд нэгдсэн үндэсний байгууллагын санхүүжилтээр хийсэн тэндээс ирсэн эрдэмтдүүд би бас нэлээд байцаагцлаа. Тэгээд энийг би бүр бодож нэг 7 хоног яг тэр дата шалгаал тэг энийхээ алдааг олоол гээд тэг ерөөсөө яаж ч үзээд алдаа байхгүй яг тэгж гараадсан. Тэгээд та тэгээд яг энийхээ ингээд өвдөнгөг гээд тэг би бодож манай хүмүүжлэн онцлог байхаа гэж би хэлсэн. Түрүүний тэ юундэ та өвхөн нэг баг нэг дугаар дээр тэгээдсэн биз дээ. Эр хүн байд дуугавай битээ гоншхон эдэргээл тэгдэг би нөгөө амьдралаа авч явах хэвээр юу ч болоогүй юм шиг байх хэвээр гэдэг. Эр хүн шиг байх хэвээр. Ингэж бүр багаас нь ингээ өсөчгөөр энэ эрчүүд бас ингэж хариулсан байж магадгүй гоншхонч болохгүй ч гэдэг юм уу гээд тэгээд нүүбийнхэн заа гэд явсан. Тэгээ сая 24 онд яг энийг батлах гэж дахиад чанарын судалгаа хийж ирсэн. Тэгээд Улаанбаатар хотын ажил хийдэг яг тэр насны эрчүүд, эмэгтэйчүүд, за өсвөр насны яг тэр насны Улаанбаатар хотын төвийн захын сургуулийн охид төвгүүд, аймгийн төвийн охид төвгүүд, бас ажилтаа ажилгүй залуучууд сумын төв дээр охид төвгүүд бас хөдөөний малчин залуус эзэг дуудж ирээд бас яг энэ судалгааг фокус өгүүлэг яагаад ингэж
хэрвээ та ингээ гонж үзсэн үү, өөрийгөө голж үзсэн үү, бүр ингээ одоо тий босмооргүй санагдаад бүр юм хэвтэж баймаар байсан нь ч гэдэг юм уу, иймэрхүү асуултуудыг ингээ асуухаасаа өмнө та ингээ гонглж байсан уу, ийм бодол бодож байсан үү гэх тийм гэж байгаа байхгүй юу. Тэнгүүт за яг энэ асуултанд та юу гэж хариулах вэ? Уншиж өгөө бүглэхээр үгүй гэдэг аахгүй. Хүү яа чи тэгж яах юм? Юунда тэгж гонших тий судалгаан дээр чинь тэгж гоншиж болохгүй шүү дээ гэж хариулаад байгаа байхгүй юу. Сонир богоод тэгэхээр бас энэ манай хүмүүжлийн онцлог гэдэг нь эрчүүдийг өөрийнхөө бодлыг өөрөө хүслийг тий чөлөөтэй илэрхийлэх тэр боломжийг манай бас хүмүүжлийн онцлог тий илүү хаагдмал, илүү дуугай ингээд болж байгаа юм шиг дүр эсгэж амьдрах ийм нөхцөлийг бүгдүүлд юм уу да гэсэн тийм бодол надад төрсөн шүү. Тэр нь гэж явсаар бол зөрчилдсөөр байгаа л эцсийн үр дүн нь болохоор нөгөө сэтгэл готрлын хамгийн дээд хэмжээнд л очиж тэнэлгэж ойлгож тий. Амиа орлсон гэдэг чи одоо. Тийм. Би ингээд өнгөлөгчөөр ажилладаг байхад биднэрт толгомддог нэг том төвхтэй асуудал маань бол юу гэдэг вэ л та. Амиа орлж сорлж байгаа тохиолдлууд ингээд гарч байгаа. Тэгээ ингээд ажиллахаар одоо нэг төрлийн ялангуяа эмэгтэйчүүдэд их тохиолддог. Байнгын гэр бүлийн хүчээр хилдэг байдаг. Тэгээд тэрийг ингээд дийлэхгүй амиа орлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь ингээд бас яг цэвэр 100% тэр хүний сэтгэл зүйн асуудал уу гэхээр бас биш болчих ш магадгүй одоо юу гэдэг нь би өөрийгөө ойлгохгүй байна гэд амиа орлж байгаа хэлбэр биш байгаа байхгүй. Тэр нөгөө байнгын ийм хүчирхийлэл тарамтыг байхгүй. Зарим тохиолдолд өөр ингээд хүргэсэн гэдэг. Салцсан тийм. Одоо салцсан байгаа байхгүй юу? Салаад тусдаа амьдарч байгаа хэрнээ тэр хүнийг ингээд байнгын дарамтанд байлгадаг. Одоо орой өж гэрт нь ирнэ, ажил руу залгана. Тэгэл одоо хүн хартаа уулзж явах юм бол тэрэн дээр нь ирнэ те ингээд мөнхийн тийм юмд байлгасаар хагаад хамгийн сүүлийн мөчөд тэр хүн дармаа орлох сонголтыг хийгээд яг хөө мэдээж тэр нөгөө салсан нөхөр нь бол энэ үйл явдлын дараа ял авч байгаа юм л да. Гэхдээ одоо шилбэл энэ бол ингээд яг хөндлөнгийн нөлөөллөөс болоод ингээд тэр хүнийг сэтгэл готрлын хамгийн төгсгөлийн төвшөнд авч байгаа хөө. Одоо ингээд ажил дээрээ сууж хагаад нөгөө салсан нөхөр нь ингээд юм чат мат бичээд зураг залгаад авахгүй бол ажлынхан тухарлаа. Ажлынхан руу залгах. Тэгээ эсвэл ингээд л одоо ингээд тийм байшгүй болгодог тийм нөхцөл тэгэл хүн амиа орлох тийм юу л очиж байгаа юм л да. Энэ бол одоо нэг юм онцлог кейс байгаа даа шүү дээ. Гэтэл нөгөө залуучууд ч юм бол ингээд би өөрийгөө ойлгохгүй ч гэдэг юм. Хэвийн хүний одоо яагаад энэ хүн ийм хин юмнаас болоод амиа орлох болчихоо гэж боддог тийм шалтгаанууд дээр очиж амиа орлоод байна шүү дээ. Тэгэхээр одоо яг ялангуяа эрчүүд 30 та юм уу 20 та юм уу энэ юунууд ч одоо яг энэ сэтгэл готрлаа яаж юу н одоо давж гарах хэвээр юм. Тэ одоо магадгүй энийг үзчихээвэл тэ байнгын юм төрөө хэлдэг, байнгын төгшдөг, тэ нэг юмд ингээд байнгын санаа зовдөг ч юм уу сэтгэл готтой өөртөө байнгын сэтгэл хангалуун биш байдаг бол одоо тэрийг яаж ялангуяа залуу хүн яаж давнд гарц тэ аргууд юу гэх тэ одоо сонсоол за нэрээ би ингээд үзье гэдэг тийм хэрэгжүүлчихээр аргууд юу аах вэ? За ер нь бол өсвөр нас гэж хэлдэг тий. Нэг 13-аас 25 насыг хүртэл их дунд ингээл хожиж байгаа хуваагаад явдаг л да. Тэгээд ялангуяа нөгөө өсвөр насныхны үед юу гэхээр энэ шийдвэрүүдийг тэгтлээ нэг сэтгэл готрлын гүнзгий төвшөнд очиод хийчихдэггүй. Яагад гэвэл тухайн үеийн нөгөө сэтгэл хүчтэй эмоц их өндөртэй байдаг. Тэгсэн хэрнээ нөгөө бязаа тарих гүйцэд хөгжиж дуусаагүй байдаг. Одоо 25 нас хөгжөөж тарих буюу тухны хэсэг бид яг шийдвэр гаргадаг зөв буруу юу алсын үр дагавар нь юу аах уу гэдэг бодох яг энэ үеийг бодож эхэлдэг 25 наснаас хойш энэ үйлдэлийг хийдэг бид шийдвэр гаргадаг наан цаатгыг тунгаадаг байхгүй юу. Тэгэхээр 25 наснаас өмнө бол голдуу нэг хүнд гэхээс илүү тухайн үеийн сэтгэл хөдлөл тухайн үеийн байдалтай холбоотойгоор янз бүрийн үйлдэлүүд бол хийх магадлал илүү өндөр байна. Өндөр эмоцтой үйдэг гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгвэл 25-аас хойш насны залуучуудын хувьд бол ерөнхийдөө хэрвээ тийм нөхцөл байдалд өөрийгөө би түр зөндөө олон шинж хэлсэн шүү дээ. Тэр шинжүүдээс ер нь танд ингээ илэрж байгаа бол за зарим тохиолдолд ийм байдаг нөө маскированный дефресс гэж байдаг. Өөрөө гутраад байгаа мэдгүй, өөрийгөө голоод байгаа мэдгүй, тийм ээ. Зүрх өвдөөл, тэ одоо толгойн өвдөөл, амьсгалан давчтаал маш их биеийн зөв өрөөгөөл гүйлгээл маш олон эмнэлгээр яваал гэдэг.
Тэгээ ингээ явангуут нь нөгөөх нь зүгээр гэл ингээ гараад идэг. Тэнгүүт нөгөөдөл чи юу гэдэг вэ гэхээр яагаад одоо би зүгээр ээж миний бие өвдөд байгаа юм бэ гэд энэ далд сэтгэл готрол гэж байдаг байхгүй юу. Тэгээ өөрөө мэдхгүй байгаа. Тэгээ өөр гутарж байна гэдэг мэдрэмжээ мэдхгүй. Тэгээ нөгөө бүх булчин чангарчаар ийм зовирууд өгöd байдаг. Тэгэхээр ийм хэрвээ танд бас ямар нэгэн бие махбодын зовир байгаад байгаа юм маш олон эмнэлгээр яваад танд ингээ ямар нэг өвчин илэрхгүй байгаа бол ямар нэгэн сэтгэл зүйн асуудал түгшээд байна уу, гутраад байна уу, ямар нэгэн стресс байна гэдэг илэрхийлдэг байхгүй юу. Тэгэхээр ийм шинжүүд илрээд байгаа бол би бол ер нь хамгийн нэгдүгээр сэтгцийн яг өөрийнхөө орон нутагт байгаа сэтгцийн эмчэд хандаач ээ. Танд хамгийн түрүүнд мэрэгжлийн тусламж үзүүлэх хүмүүс ичиж яах вэ? Энд чинь дэлхийн нийт 3 хүн тутамд тохиолддог юм хариу урвалууд байхгүй юу? Энийг хүндрүүлэхээс өмнө энийг бас эцсийн мөчийг тулахаас өмнө сэтгцийн эмчтэй хандаад тусламж аваач. Тэр тохиолдолд магадгүй тэр эмчтэй яриа сэтгэл зүйн зөвлөгөө аваад те хагцангуй ингээд нэг их юм уухгүйгээр гайгүй болчих боломжгүй. Дээрээс нэмээд тэр эмчийнхаа зөвлөсөн дээр нэмээд дасгалаа хий. Тийм ээ 7 хоногт нэг хөлсөө гаргасан 3 удаа ийм дасгал хийгээд байгаа чинь 30 минутаас дээш хугацаа 30-40 минут хийчихээ. Тийм ээ. За дараагийн гол юм бол маш сайн итгэсэн хүнтэйгээ дотоод мэдрэмж инээ. Юунд сэтгэл дундуур байгаа тэрийг яар. Тийм ээ нэг л ингээд би өвдөд байна гэдэг хүмүүс та юу нь юунд ингээд шаналаад байд юм те. Юу таны сэтгэл таалагддгүй танд одоо байнга тэгвэл яана ингэх юмсан тэх юмсан санаа зовдөг юм юу вэ гэж ингэж асуухаар тэр хүн чи ярьдаг байхгүй юу. Тэгээд ингээд сэтгэлээ нийтл яар гэдэг. Тэгэхээр эн чинь найз нөхөд таныг сонсохгүй сонслооч гэсэн хүмүүст яриад янз бүр болгодог те. Одоо ичиж яах ийм гадуур халтанд өгтүүлнэ. За эхнэр бол сонсохгүй ээж авгаа бид нар бол санаагийн зовооч нэгэд ярихгүй гээл те. Ийм учраас ерөөсөө энэ зовлонгийн чинь сонсох гээд мэрэгжлийн хүмүүс сууж идэм маа. Сэтгэл зүйч хүмүүс мэрэгжлийн хүмүүс хандах хэрэгтэй тийм. Тэд таны нууцыг хадгална. Тэд таныг бас яриулж чадна. А зүгээр ингийн хүнд ярих гэхээр наадхаа яриад цаадхаа ярьдаг байхгүй. Яг үндсэн гол өөрийнхөө шамдаад тэр дотор байгаа тэр зүйлээ гаргаж чаддаг байхгүй. Энэ чи зүгээр сэтгэл готрол чи зүгээр л ингээд үүсчдэг өвчин биш. Ихэнх хувь нь энэ стрессийн гаралтай. Юусоо стрессээ зөв тайлбаргүй гаралтай. Ингээд үүсчдэг. Маш зүүн тохиолдол нь яг дотоод шүрлийн гүүд, янз бүрийн бие махбодын өвчин, мэдрэлийн өвчнүүд тэгээ зарим эмийн нөлөөгөөр ингээд үүсдэг. Ихэнх нь стресстэй байхгүй. Тэгэхээр тэр стрессээ одоо өөрөөсөө олоход мэрэгжлийн хүн туслана. Тэгэхээр хамгийн түрүүнд мэрэгжлийн хүн танд эхлээд танд заавал шууд эм өгнө гэж битээ. Тийм ээ. Шаардлагатай бол танд маш хөнгөн эмнүүд өгнө. Тэрвээ та нар бас эмчлэгч бүрэн боломжтой. Манкастыг хүргэхэд Монс косметик хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Монс косметик. Тэгээ нэг ялангуяа Монгол ирчүүдийн донд нэг тийм хандлага байдаг тийм. За сэтгэл зүйчдэр очиад тах тийм гэдэг тийм. Хамаг юм ярих юм уу? Тэгэл за тэр нэг юм нэг ичээх үү, нэрлэх үү нэг гэдэг юм уу? Нэг тийм нэг байж та яг үннээ нөгөө ингэж хэлэх. Тэгэхээр болдгоо асуудал байгаа даа. Тэр нэг ир хүний юм тэрнээсээ санаа зовоод сэтгэл зүйчдэр очих гэдэг асуудал бол бас жоохон хориг байдаг юм шиг санагдаад байна. Угаасаа ингээд бидний чи ингээд багаас нь чи ингээд айл өрх тэргүүлэн те нэрээ хичээ элдв долоо олон долоо үггүй байх хэвээр ингээд юм бүх юм чи юм бүтэж байгаа юм шиг тийм дүр тоглож явахыг л нийгэм иргэн тойрон бүгд даалгаж байгаа. Тэнгүүт чин тэрийг яг өөрийнхөө байна гэдэг чинь аюу хэцүү. Багаас яг тэрэнд харьцлагч байгаа учраас хүсээд чадахгүй гэх юм уу одоо хүсээд ирдэг. Хүсээд ирчээд тэр бас туршлагатай хүн л яриулдаг юм байна гэж бас харсан. Би ч одоо 27 жил ажиллаж штэ тий. Тэгэхээр залуу байхдаа би одоо яадаг байсан болоо гэж би ингээд боддог байхгүй юу. Тэгээ одоо бол Улаанбаатар хотод одоо манай залуу эмчнэр зөндөө ингээд хувийн эмнэлэг та ингээд улсынхаа хандчихгүй ичиж яагаад байгаа бол хувийн эмнэлэг танд. Тэгээ сэтгэл зүйчдээс аяг болсон шүү дээ. Сэтгэл засалтай аяг бол. Тэгээд их болсон. Тэгээд ингээд ийм хүмүүсээр явлаа мавлаа гэл ингээд ихээ. Тэгээ би ингээд яаж байгаа тэр хүнийг ингээд ойлуулчих. Тэгээ ингээд яриулчих ийм тохиолдол зөндөл байдал. Би танд энийг би юусоо ярина гэж бодоогүй. Би яагаад яах ч ба. Би яагаад өөлч ба гэдэг байхгүй юу. Тэгээ мэрэгжлийн хүн гэдэг бол
цаанаас мэрэгсэл хүн байдаг. Тийм учраас таны тэр хэлж чадахгүй байгаа тэр зүйлээ чинь бас гаргахад чинь маш сайн дэмжлэг үзүүлээ шүү л гэж хэлээ. Заанахаас нэг юм тодруулъя гэж даа. Одоо бидний мэдэх заанах чинь нэлээд тийм махлаг тий. Тэгэл одоо махлаг эмэгтэйчүүдийн дүр тийм чинь даач айгүй яадаг штэ. Нэлээд жин хассан байна. Ер нь одоо ингээд махлаг байх үеийн таны сэтгэл зүй гэдэг юм уу тий. Тэгээд одоо тэр жин хасах процессын сэтгэл зүй одоо яг төрж байгаа мэдрэмж тэгээд энэ жингээ хасах процесс ер нь яаж явагдсан. Одоо ер нь бас эрчүүдийн дунд чинь нэг тийм Монгол эр хүн гэдэг чинь нэг тийм халдсан гүзээтэй тий. Тийм бүр нэг нийтлэг баг ойлголт болтгоо ингээд явчлаа шүү дээ. Би 118 ил хүрсэн. 118 ил рүү. Тэгээд яг тэр таргалт бол хүн бүх талаараа л нөлөөлдөг юм байл л дээ. Эрүүл мэнд сэтгэл зүй. Тэгээд ачаал даах чадвар багасаад тэгээд бид нар ч маш нэг хурдтай ажилтдаг. Тэгээд бие даахгүй өөрийн сэтгэлийн хувьд их юм хиймээ санагдаад байдаг нөгөө биеийн дийлхэ байгаа тэрсэн л дээ. Тэрнээсээ болоод өөртөө итгэлгүй болох хэвээр нөгөө тэр асуудлууд үүссэн юм байна. Одоо ингээд эмчиг ирээд байгаа юм те. За би энэс нэг бүдүүн юмд л аавн үз. Одоо бол дуусаа. Бараг л ингээд баг карьер дуусч байгаа. Нэг тарган хүнд тоглоно тэгээ өөр юу хийх. Гэс нэг тиймэрхүү үзэл бодолтой болоод болцсон. Ерөөсөө нэг за ер нь бол ингэсгэл миний карьер юм болно дөө. Бараг тийм сэтгэл зүйд ингээд орж эхэлж байгаа байхгүй. Тэгээ нэг дүүтэйгээ уулзаад харин та турах гэж үзсэн. Олж хасч үзлээ. Янз янз юм хийгээл ерөөсөө болохгүй тэгээд. Тэгээд тулааны тамирч нэг дүү маань харин та турах сонирхолтой байв уу? Сонирхолтой гэхдээ би ч юм яг яаж ямар замаар авах юм. Янз янз юм жууж үзлээ болохгүй. Тэгээд энэ Холимог тулааны спортын мастер Батлав гэдэг багш тэр намайг аваач. Тэгээ би уулзаад би турмаар байна гэл тэгэхгүй. Тэгсэн чинь хурдан турыг гэвэл би танд яаж чадахгүй болчлаа. Үнэ хэлээ. Хэрвээ та яг зөв тураад аяа гэвэл гэхдээ надаас шалтгаалахгүй таны өөрийн чинь хичээл зүтгэл хамаарах хэрэгтэй. Тэгэх юм бол би таныг 2 жилийн дотор 3 жилийн дотор 90 кг болгоод өгөх гайхаж байгаа. 30 ил хасна гэсэн үг. Тий, тэр мөрөөдөл 2-ын тоо гэдэг чинь мөрөөдлийн тоо аваад байгаа шүү дээ. Тэгээ хичээлэл ихэлсэн яг хэцүүсэн. Юу юм тэр чинь тэр том ачааллыг даах гэж яг багштай байна гэдэг чинь чухал байд юм лээ. Ямар хэмжээний ачаал өдөрт хэдэн килокалори шатаах, ямар хэмжээний ачаал өхөө гэдэг энэ чинь их нарийн шинжлэх ухаан шүү дээ бас. Тэгэл би өөрөө бол хувь хүний хувьд өөрөө нэг юмны ард гарах гэсэн нэг тийм юу байгаад идэв юм л та. Шахтай зан. Тий. Тэр маань бас нөлөөлсөн. Биш та заавал ард гарна. Тэгээ явсан. Жил гарan хичээлсэн. Хүнд байсан юуг нь уух. Тэгэл яах вэ? Өглөө босхоос л өөрийгөө ялан дийлэх. Тийм ээ. Өглөө 6 цагт бос 7 цагт гэдгээс л ер нь ялан дийлж эхэлдэг юм байлээ. Тэгээ яваал жилийн дараа үр дүн гараал гидснээс 14 см байхгүй болсон. Тэгэл шууд хөнгөрөөл явчихдаг. Өөр сэтгэл зүй бүр ингээл амар гоё үр дүн гараал. Тэгээд яг энэ юу спорт ч нөөрэ би хаагаас гадна сэтгэл зүй засагтай явагддаг юм. Урд нь ингээ бодоход би тийм хурдан ямар ч уурлахгүй шалтгаан энэ стресстэй байдаг те. Нэг тийм хүний уурлахгүй юм дээр уурцдаг юм. Тэгээ өөрөө гайхдаг юм. Шаал ямар тэнийг юм дээр ийм байсан маань яагаал тэгэл нэг ерөнхийдөө нэг юмэг нэг жоох ингээл нэг юм гэл нэг тийм болцсон байсан. Анханд бол нэг тийм юмыг гоё харддаггүй. Тэгээ таны хэлдгээр сөргөөр харддаг. За битгэхгүй дээ. Ер нь юм байсан чинь тэгээ 3 жилийн дараа бид маань нэрс өөрчлөлт ороод ингээл бүх юм гоё болол сэтгэл өнгөрөөл ирсэн. Тэгсэн чинь ингээл ерөөсө хүн ингээл өөртөө апдейт хийж байгаа шиг санагдал. Харилцаа хүртэл өөр бол сэтгэл зүй өнгөрөөл.
Тэгэл ингээл Юу хүмүүс л урам юм бэ? өгөөл яасан байгаад таарс хүмүүс ямар гоё болцсон юм бол залуучсан байна гэдэг тийм. үшээ гэл ингээл тэрнээс ингээл урам аваад ингээл тэгээ одоо би үр дүнгийн юу гэж харж байгаа нөхөр чи ингээд миний ажил төрөл айгүй амжилттай байна. Миний сэтгэл зүй айгүй эерэг болсон байлаа. Би өглөө болгон өглөөний мэд гэж мэдлэлтэй болсон байна. Хамт олонтойгоо. Тэгээд ерөөсөө уурлахгүй болсон байлаа. Уурлахгүй. Ер нь бол юмыг тэгж хүн хүлээж авах болсон байлаа. Тэгээд ер нь иймэрхүү зүйлүүд надад өөрчлөлт өгсөн. Тэгээд ийм юм чинь бол өөрөө ажилтч илүү их ингээд тэг хамт олонны уур амьсгал тэг өөрөө миний өөртөө итгэл аюу их сэргээд өөрийгөө ялан дийлсэн 4 жил бас ингээд өөрийгөө ялан дийлсэн юм байна гэж одоо ингээд бодохоор тэг хүн бол ер нь бол өөрийгөө ялан дийлэх юм гэж л би спортоор хичээллээд хүнийг ялан дийлэх биш өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй юм байна бүх юм дээр гэдэг юмыг аюусаа ойлгоод тэгээд бол нэг уурлах, стресстэй тийм асуудлууд ер нь бараг байхгүйсэн шүү. Тийм дүн үр дүн болсон. Гоё. Тийм чухал. Тэгэхээр спорт гэдэг өөрөө нь хөлс гаргадаг дасгал гэдэг чинь өөрөө ийм одоо нөгөө хүний сэтгэл хөдлөл чинь олон юм даавруудын тэнцвэрт байдлын дунд байдаг байхгүй юу? Тэр даавруудыг аягүй сайн тэнцвэржүүлж өгөх байхгүй юу? Өөртөө итгэлтэй болдог. Тэгэхээр тэр чинь яг нөгөө тэнцвэртэй байна гэдэг чинь ямар ч бухимдах юм байхгүй, гониглах юм байхгүй, тийм ээ бүхнийг эргээр ингээ хараа явна гэдэг чинь нөгөө сэтгэл зүйн тогтвортой байдаг гэдэг чинь аягүй сайн байдаг. Тэгэхээр чи ингээд яг тэр өөрчлөлтийг аягүй сайн мэдэрсэн. Тийм мэдэрсэн. Спорт бол аягүй чухал. Тэгэхээр яг үнэхээр одоо жингийн илүүдэлтэй байгаа бол тэрийг ингээд хурдан. Ер нь гэхдээ Монгол хүн чинь нэг тийм ямар ч асуудал байсан яаж хялбар шийдэх вэ гэж бодоод байдаг те. Тийм. Одоо хурдан турыг хурдан баяжи одоо хурдан англи хэл сурах гэсэн юм байвал тэрлөө. Тэгэхээр чи нөгөө чанартаагаар яг үр дүнтэйгээр хийх бол удаан хугацаанд яаж турсан гэж асууад байгаа байхгүй юу? Яаж ингэж бас ямар гоё болцсон гэдэг. Тэгэхээр чин тэрийг тайлбарлах хэрэгтэй болно шүү дээ. Тийм. Тэгэхээр чин чи бэрхшээлийг дав гэж би хэлж чадахгүй шүү дээ тэр хүнд тийм үү? Ингээд чи очиод өөрөө тэр мэдрэх хэвэл юм байл. Тэрнээс би 1000 яриад над чи хурдан болчмоор байгаа байхгүй юу? Маргааш нь болчмоор байгаа гэдэг. Тэ яг өөрийнхөө багын найз нараа бас уу татсан. Яагаад гэвэл би өөрөө нөө илэрхийлэл ингээд боддоор харагдсан учраас. Тэгээ найз маань бас яваад сахар махартай байсан зал нөгөө найз маань бас ингээд сахар махар байхгүй болоод ингээд бас өөрчлөлт гараад тиймэрхүү байдалтай л байгаа л та. Гоё мотивац. Тийм. Одоо жишээлбэл жин хасныг хүн нэг л өдөр хаагдаг байхгүй юу? Энд чинь ингээ хасаад байна шүү гэж хаагдаг байхгүй юу? Тэгж гайс нэг л өдөр хүү чи яа юм тийм баг л өчигдөр чи юм байсан өдөр би баг 4 жилийн хүний асар их хөдөлмөр шүү дээ гэдгийг тий хөдөлмөр хичээл зүтгэл гэдгийг бол бас сайн мэдрэхгүй байгаа. Юу утсан гэдэг. Би нэг юм уугаад гэлцсэн. Тэс нөгөө эрүүл аюулгүй амьдрал гэдэг чинь бид нөгөө хөдөлгөөн хооллоо байгаа шүү дээ. Тэрийг айгүй сайн бид барьж чадах юм бол хайцсангу сэтгэл зүйн хувьд ч одоо бие махбодын хувьд ч эрүүл тогтвортой байх боломжтой байгаа. Сэтгэл зүйн засал өгсөн байгаа байхгүй надад. Бас нэг тийм гутранг байгаад байсан шүү дээ. Зорилго бол гэхдээ тэр байгаагүй турах гэж явсан. Тэгэхээр турах гэж очиод тэгэнгүүтээ процессор ингээд сэтгэлээ зассан. Сэтгэл засал бас явагдсан байж таард байна л да. Өөртөө итгэлтэй болоо. Стресс хийсэн. Тэ стресс. Бүх зүйлийг нэг бүтлгүүтлээр хараад тэгээд яах вэ? Би тэгээ боддог байсан аль болох ингээл юм чимээ шугантай газар байхаас жоохон мэрэгжлийн үе юм болов гэж би бодоод ирсэн байхгүй юу? Бид нар ч нөө байнгын чимээ шууган хөгжимд байдаг. Тэгээд ерөнхийдөө нэг юм олон хүн байх юм бас нэг жоохон залхангуй юм бол байлгүй ингэ чимээ газар баймар гэртэл баймар санагдаад иддэг байсан. Мэрэгжлээс шалтгаалаад байгаа юм байг гэсэн чинь мэрэгжил бас байгаа боловч цаана нөгөө бас анхаг ядаргаа байж. Тий. Анхаг ядаргаа нөгөө хөдөлгөөнгүй амар завгүй нөгөө ажил хөдөлмөрийн зохицуулалт маш их шууганд ажилтдаг шүү дээ. Битүү хөгжим гэрэл анхаг ядаргаа. Тийм байна. Анхаг ядаргаа. Тэрийг ойлгоогүй юм.
Урц гэрэл энтерос. Урц гэрэл тэгээд тэр хүмүүсийн шуугаа тэр чинь өдөр болгон сар гарan тоглолт хийхэд чинь байнгын тийм бий. Тэгээд ингээд олон хүн цугласан газар мазраас ер нь жоохон залах гадсан байхгүй. Тэгээд ийм хөгжимтэй газар ч юм уу байж сууж чадахгүй. 4 жил тий 4 жил 1000 гаруй оног шүү дээ. Тэгэл тэр өдрөд эрт басна ядарн тэрийг яг 6 цагт босно. Тэгэл 6 цагт босч чадна гэдэг чинь хамгийн том. Тэ өөрөө ялан дийлэх. Тэгээ жүжигчний ажил чинь оройт ч унтдаг шүү дээ. Тэгсэн чинь 6-ад босно тий. Тэгэл 6-ад босно. Тэгэл тэрийг тэр 6-ад босно гэдэг чинь хамгийн том асуудал цаа. Тэгээ сүүлдээ яг амьдралын хэв маяг зөв болоод ирэхээр чинь орой эрт утаад тэгээ өглөө яг 6-аас сүүлдээ ингээ яг босдог болоод одоо бол ингээл би хүмүүс тэгээд бүх юм ингээд хүний бие нэг юу өөрчлөгчтэй юм билээ хэмнэл. Тэгээ яг 10:30 шууд автоматар унтдаг болол өглөөг 6-г зүрс ингээд сэрг босдог. Тэгэд ингээд яг амжилт чинь тэр хүний бие чинь өөрөө тэрэндээ ингээд өшөө гоё нөө сайхан амраад өглөө эрт босоод таслаа хийгээд ажилд очих чинь нэрч хүчтэй бүтээнд сайтай. Тэг ядрахгүй орой хүртэл ажиллахад ядрахгүй аюу гоё л багтах. Манкастыг хүргэхэд Монс косметик хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Монс косметик. Сая бас ганаа эмчийн хэлжсэн дээр бол сэтгэл готрлоос адилхан баг тий. Энд чинь нэг өдөр сэтгэл готролд хүн орохгүй. Тэгэхээр тэрнээсээ гарахын тулд бас юу ууцсан гэдэг шиг нэг юм уугаад бас гарахгүй. Дахиад бас бохолцоо ажиллаж таа. бас юм шатлалууд бас хэрэгтэй юм байна л да тий. Сэтгцийн инго гэдэг бол зүгээр үрэг сатгаал үүсдэг өвчин биш байхгүй юу? Үрэг савлаа тэр чин идэх гэж хэвийн байдалд орох гэж хугацаа авдаг үстэй яг тэр шиг сэтгцийн өвчин гэдэг бол асар урт хугацаанд үүсдэг. Тэгээд тэрний эцэст өвддөг. Эргүүлээд эмчлэхэд эргээгээд хугацаа авдаг. Хамгийн багадаа тэгэл нэг юм одоо бид ингээд өвчин нандах юм нэг 2 өдөр угаал өвдөх болчлоо гэж хэлдэг бол сэтгэл зүй эмийг бол хамгийн багадаа 3 сар 6 сар жил зарим тохиолдолд удамшлын өөрчлөлттэй хүмүүс байна л да нөгөө гормоны тогтворгүй байдалтай амархан готордаг тийм хүмүүс эсвэл ингээ хөөрөө барьж чадахгүй байх. Тэгээд сэтгэлийн хөдөлгөөнөө барих юм чадваргүй удамшлын бас энгүүг нь тэр үед бол насан туршдаач гэсэн юм уу ийм тохиолдлууд бол гардаг. Тэгэхээр бид нар бол галс гэсэн зүгээр олно гэж битгий хичээгээрээ энд бас төвчээр хугацаа хэрэгтэй шүү. Би нэг 2 одоо ийм тохиолдлыг бас одоо тийм нэгт нь болохоор эмэгтэй хүн төрсний дараах сэтгэл готрол гэж аяг ярьдаг тийм. За тэгэхээр манай подкаст бол эрчүүдэд зориулсан. Тэгэхээр төрсний дараах сэтгэл готролд эхнэрийгээ оруулахгүй байх эсвэл орцсон байгаа тохиолдолд хажууд нь байгаа нөхрүүд ер нь одоо ямар арга хэмжээ авал зүгээр юм. За ер нь бол төрсний дараах сэтгэл готрол чи өөрөө нөгөө гормоны холбоотой голдуу ингээд сөөрн тавигддаг. Тэг чи жирэмсэн болно гэдэг чи өөрөө тэр нөгөө дааврууд гормонуудын чи тэнцвэрт байдал алдагдаад амархан уйламтгай, амархан гомдомхой би тэгмээр байна гээл би үлсмээр байна гээл нөгөө сэтгэл хөдлөлийн янз янзаар хувираад үгүй би одоо тэгмээр байна гээл чи жирэмсэн байх үеэс эхлээд ингээд явагддаг зүйл. За тэгээд энэ дээр төгсний дараа бас дахиад 6 сарын нөгөө гормон тэнцвэртэй байдалтай орохын тулд бас 6 сар ингээд үргэлжлээ явдаг ийм зүйлтэй. Тэгээд нэг суурь нь бол тэр. За дээрэс нь нөлөөлдөг зөндөө хүчин зүйл байна л да. Тэгэхээр хүн болгон төсөө дараа сэтгэл готролд орохгүй ч гэсэн одоо ялангуяа одоо нөгөө карьер хөөдөг болсон энэ цагт тий ажил хийдэг байсан эмэгтэйчүүд яг ингээд гэртээ суугаад хүүхэд хараад өөрөө үрэх мөнгөгүй амьдрна гэдэг нь өөрөө айгүй том стресс واخгүй юу. Тэгээд дээрс нь хүүхдэд угаан өдөржин ажил хийж ингээд хүүхд нүүлээч өгөөс хэсгээд байж нөхөр орж хоолойгүй яасан бас гэдэг үтэйгүүт нөгөө би яхаараа гэл нөгөө ажилтай байсан үед завч хөлөөтэй байсан үеийн гой санагдаал ингээд эндээ дасан зогсох гэж бас нөгөө гэрцүүн гэдэг чинь бас дасан зогссон шүү дээ. Чи өдөр алга ажилдаа явбал хамт олонны дунд байсан үе. Яг ингээ вакуумжилсан огчонд орчээд ингээд бас амьдрын гэдэг чи өөхт нь бас дасан зогсох хугацаа хэрэгтэй стресс нэмэгч. Тэгэхээр ийм зүйлүүд тэгээд дээрэс нь магадгүй одоо янз бүрийн асуудалтай хүүхэд төрж болно тий.
За тэгэл өөрийнх нь нөгөө буруу хөвшилтэй холбоотой зэрсэн болсон ингээ янз бүрийн мэдж байгаад нөгөө жин нэмэгдэж болно. Эсвэл янз бүрийн өвчин өөрийнх нь эрүүл мэндээстэй холбоотой бас янз бүрийн жин нэмэгдэж болно. Хувцас аргаар өмсөх хувцсгүй ч юм уу те. Тэгэл нөгөө талент хараал өөхтө сэтгэл ханамжгүй гэл маш олон зүйлээс болоод ингээд төснөө дараах сэтгэл готрол гэдэг зүйл гарч ирдэг. Тэгээд энэ үед бол одоо ер нь ингээд эхнэртэй нөхөртэй аль альтай нь уулзч ижил нөгөө сэтгэл засал хийн л дээ. Гэхдээ эрчүүдийн гол дэмжлэг юу байх вэ гэхээр ядчил ороо гэчээд миний ханаа те өнөөдөр ядаруу хүн уйлсан уу те хөгшин чамд юугаа туслах уу би жоохон ядарлаа жоохон хөвтэй тэгээд нөгөө юм контакттай байх нь айгүй чухал. Тэгээ шүн чадвал хүүхдээ хуурайлж байхад нь босс тийм болоо. Тэ хэрвээ тэгж чадахгүй ч гэсэн нөхшөө би туслах уу гэдээ ядаа тэгж хэлээд унтаач гэж би хэлдэг байхгүй юу. Хүний тэр нэг би чамд туслах уу тэ одоо надад дэмжлэг юу вэ гэд ингээд асууна гэдэг чинь айгүй том сэтгэл зүй нөхөр минь надад санаа тавьж гин гэсэн ийм мэдрэмжийг ингэж өгдөг байхгүй юу. Гэтэл зарим нь болохоор ёо чи түүхтэй дандаа уурлал гих цуучаал ингээл уурлал би ингэж чатгаараа л ажиллаа хийж штэ ингээл би чамд мөнгө өгчлээ да гэл ингээд дэнэ өглөн гатан зас гэл ингээл дууга хураадаг ч юм уу заас ингээл өгүүлчлээ гэд ингээд одоо хагцахгүй байх нь эргээгээ бүр тэр чинь нэмэгдүүлээд ингээд бачимдуулаад ингээд янз бүр болгоод идэх байхгүй. Тийм учраас одоо бас нэг тийм сэтгэл зүйн дэмжлэг байнгын харилцаатай би чамайг ойлгож байгаа хүүхдэнтэйгүү ингүү яав гэсэн ингээд амар туслаад гихгүй ч гэсэн өдөртөө огч дандаа нэг харилцаа үүсгэж байгаа ч гэж би нэгдэх зөвлөнө. За дараагийн юм бол бас нөгөө хэрэг тийм байх юм бол сэтгэл зүйчэд хамтдаа хандаач гэдэг. Тэгээ саяхан нэг миний шав багшаа хоёулаа эмчилтэй. Тэгээд анхных нь хүүхэд гарсан. Би багшаа би тань дээр очимоор байна гэдэг эхнэр нь бичиж байгаа байхгүй. Би нэг л биш вэ гэд. За тэгээд хоёулаа хүрээд гисэн. Тэгээд нөхөр нь багшаа та хизээ байхыг цаг авъя гэд. Тэгэл би нэг бүтээсэн адилхан эмчнэр болохоор ажлын цагаа цав гарахгүй би тэгээд хагас утсан цаг гаргаад чи эхнэр аваа хүрээд. Тэгээд ингэнгүүт уул нөхөр нь айгүй юм зөөлхөн залахгүй авч тэхүү ингэхүү гэн. Тэгээд чи юунаас уурлаад байдаг гэд тэгсэн чинь одоо нөгөө ингээд нөхөр нь месси юм чихгүй өдөө чи хөл дээр зогсож хэрийнхээ гадаа ирээд ингээд нэг юм шатаар гарч дэшээ гарч дэлгүүрт ордог юм байл л да. Тэгэл тэр лөө за орох уу яах вэ гэж хараад уцаар ингээд асуудаг юм л да эхнээсээ. Би гадаа ирсэн минь өгшөө чи авахлах тухтай юм байна уу гэл ингээд асуудаг юм байл л да. Тэгэхээр байхгүй ороод иргээл тэгдэг гинэ. Тэгээ ороод ирэнгүүт чи шоколад авч ирсэн үгүй гэж загиндаг гэдэг байгаа байхгүй. Шоколад авч ирэхгүй гэдэг ингээ ууралдаг. Тэгэхгүй чи тэгээ хүн асууж авах хэлчихэд яад ингээд уурлаад дахиад нөгөө шатараа дэшээ гарч авч ирж өгдөг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр эхнэрт бас асуудал байгаа. Тэгээ би тэгсэн. Нөхөр чинь ингээд чамайг те хилээгүй байхад чиний бодлыг уншиж чадах уу гэ би эхнэрээс асуухгүй. Тэгсэн чинь үгүй гэдэг чинь. Гүй чи тэгээд хэрэггүй ороод ирчихээд шоколад авч ирээгүй чи ингээ загиндаг нэж чи шоколад идэхий чинь ингээ бодсны ч нөхөч уншчихдээ байна гэж би ойлголоо гэж үгүй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр эхнэр ч ихсэн асуудал байгаа. Тэгэхээр хэрвээ нөхөр өөрөө ямар нэг юм хийх гэж байгаа бол хэл. Югтвэл тэр эхнэр чинь эсвэл нөхөр чинь чиний бодлыг уншиж чадахгүй байхгүй юу. Бас гэр бүлийн хамгийн нэг юм зөрчилтэй юм болохоор одоо ингээд нөгөө төрхүүлээрээ илэрхийлээд тэр хин ч уншиж чадахгүй шүү дээ. Тэгсэнгүүгээд ингээд уурлаад байдаг. Нөгөөх нь гайхаад байдаг байхгүй. Тэгэхээр альва зүйл хийх гэж байгаа бол альва зүйл бухимдсан бол заавал хэл. Яах гэдэг хэл яриатай төгсөй те. Бид нар чинь амьтнаас ялгаатай нь юу илээ? Хэл яриагаараа ойлголцох гэж байгаа юм. Ингээд дотроо бодчоо уурлаад байгаа байхгүй. Дотроо бодчоод уурлаад хоёр талд юм бодол төвчөө яваад явж байгаа. За ашгүй хэлэхээр за гэл яваад идэг. Тэг чи нэг задрахаараа ямар ч хоёулын нэг ойлгохгүйгээр задраад тий. Тийм асуудал. За энэ бол ингээд эхнийх нь хоёр дахь нь бас нэг сэтгэл төгшил зүгээр миний бодлоор ээж хүний сэтгэл төгшил гэдэг.
хүүхэдтэй тий. За баг багт нь бол одоо өвдчихгүй зовчихгүй жоохон томроод ирэхээр нь гадуур дотор яаж байгаа бол за тэгээд бүр томроод ирэхээр найтайхан яваасаа тий 40 50 хүрсэн ч гэсэн хүүхдэн 40-тай хурцыг дахтал 60 70-тай хүн тэгэл энэ ер нь сэтгэл зүйн талаасаа одоо хэвээ үзэгдлүү энийг ер нь шийдэж болдгоо одоо энэ дээр ер нь яаж ангаах ухаан талаас шилүүхэн талаас ер нь юу гэж үздэг. За ямар ч энийг бол байхгүй болгоход бол их төвхтэй. Одоо ямар хүүхдийнхээ төлөө битгий төгшөө гингөө төгшөө эрүүл мэндэ бодоо. Энийг яаж одоо менеж хийх? Ер нь бол их сэтгэлийг юугч орлуулахгүй гэдэг үстэй тий. Ерөөсөө альва үр хүүхэд эрэгтэй ч эмэгтэй ч тэр хүний ганцхан чин сэтгэлээсээ хайрладаг хүн бол ээж хүн гэж хэлдэг. Тийм учраас ээж хүний санаа зовлтыг бол одоо үгүй хийнэ гэж байхгүй. Хэвээ санаа зовнол бол сэтгэл хөдлөлт бол байнга байна. Тийм үстэй. Тийм учраас зүгээр ээжигээ санаа зовоохгүй төгшөөгүй бай гэвэл тодорхой хугацаанд тийм ээ өдрөө олгон биш юм ахэд ядаж нэг уцаар ихчих. Тийм үстэй. Тустай байдаг бол тий. Тустай байдаг бол. Одоо хамт байдаг ч гэсэн ээжээ би оройтой шүү. Ойролцоогоор би төдөн цагт очиж шүү. Тэ хэлчихэж бай. Хэрвээ дахиад сунах бол ээжээ би сунах гэж бай шүү. Та 50 унтж байгаарэ гэдгийг заавал хэлчихжээ. Ээжээс ч өөр хинч чиний араас тийг санаа зовхгүй. Хүүхчэнд зовхгүй, эхнэрчэд зовхгүй юу. Ээж шиг чинь тэгэж. Тийм биз? Тийм учраас бид ээждээ хүлээлт үүсэхгүй бай, санаа зовлт байхгүй гэвэл ерөнхийдөө тодорхой хэмжээгээр хэлж байгаарай. Аавынх бол бас арай өөр юм шиг байна тий. Эцэг хүний бас ингээд бүр хүүхдтэй санаа зовх нь. Ээж шиг ингээд байнга одоо дэгж нүгэд араас нь өглөөд яриад ахгүй тий. Алхам бүр. Гэтэ санаа зовлт цаана байгаа. Тий, санаа зовлт. Тэр нэг арай өөрөөр бас илэрдэг, гардаг. Бүр илүү далд юм шиг байна. Тий. Ээжийнхаас. Тий. Тэгтээ адилхан бас яг адил. Тэгсэн мөртлөө илэрхийлэл нэр ялгаатай. Тэгэхдээ би зүгээр аавуудыг юу гэж бодсон гэхээр илүү өөр хүүхдтэй итгэх итгэл өндөртэй байдаг юм болов уу гэж боддог байхгүй юу. Нөө хүүхдийнхаа чадваруудыг хараад миний хүүхд нэг тийм хэмжээнд байгаа. Нэг иймэрхүүдэгээд нөгөө ийм итгэх итгэл хүүхдийнхаа нөгөө чадвар ээжээс илүү үнэлдэг. Ээж бол ерөнхийдөө нөгөө ингээд нялхаас нь үлгийдэж ингээл өсгөөл 70 настай байсан ч хүүхэд нь 50-тай байхад тэр хүнд нялхал байдаг байхгүй. Тэгээ тийм учраас бол арай өөрөөр аяр хүн болж байна, асуудлаа шийдэж чадж байна. Гэл ингээл аавын зовлон бол туулах ёстой. Тий. За энэ бол гайгүй дээ, энэ давхал ёстой. Хооцч нэгтэй. Гэхдээ аавууд ер нь жоохон охтуудтай арай их санаа зовдөг. Хаяа. Тэглээ. Би ч 3 охинтой. Би 1 охинтой. Хүүхэд бол охтууд руу санаа зовно. Ер нь бол гэхдээ яг илэрхийлэхгүй ч гэсэн ер нь бол доройтох барих одоо ингээ ажил хийж байгаа ч гэсэн санаа зовоод бас унтахгүй шүү дээ. Яг тэгэх шүү. Тэгтээ бол нэг ингээд ахгүй. Ингээл хаалга ингээд онгоогоо орж ирлээ унтчихаа. Тэр хүртэл бас унтахгүй байна. Тий, яг манайх бас 2 охинтой. Манай нөхөрч бол тийш таас ингээд жоох хараа. Нөхшөө ягсан уу гэл. Үгүй байх гэвэл чи нэг залах юм уу гэд. Аав охин хоёрын харилцаа, ээж хүү хоёрын харилцаа өөр юм шиг тий. Тэгээд аав хүү хоёрынх бас өөр. Тий, ээж охин хоёрынх бас өөр. Манай хүү ээжтэйгээ бол илүү ойрхон ярьж хөөр надтай бол нэг юм ярихгүй. Охтууд болохоор аавтайгаа. Охтууд бол аавтайгаа илүү бас ярина шүү. Сэтгэлээ нээж. Тэгээ эн чинь нөгөө сэтгэл зүйн онолоороо бас тийм байдгийн. Юуны онол гээд нэг юм одоо сэтгэл зүй холбоог нөө эсрэг хүйсээ татна гэдэг утгаараа яг юм тий илүү ойрхон байдаг гэсэн юм угаасаа онол байдгийн. Тэгэхээр тэргүүрээ сэтгэл зүйгээр бид нар ойрхон байдаг. Манай охин мэтэрч бас их юм ирнэ. Тэгээд надаас төрүүлээд ээж мэждээ хэлчих юм би ямар гомдоод идэв шин. Би яагаад надад хэлээ. Би чи ам ам чи ингээ ийм тохиолдолд надад хамгийн түрүүнд хэлжээ гэж. Тэнгүүт манай хүн чинь бас залтай надад би танд хэллээ шүү анхны гэж ээжтэй бас хоёулаа. Том болох тусмаа бас нэг юм ярихгүй бол тийм шиг байна. Бас ерөнхийдөө амар яриад идэх ингээд байхгүй болоод яг хаа гарцаагүй ярих юм ярьчихвал тэгэл. Ажил мэл гайгүй юу? Гайгүй. Тийм их сонсож байна. Тийм шүү дээ. Хүүхэд жижиг байх тусмаа асуудал нь жижиг гэн.
нас сахих тусмаа асуудал томор. Тэг яг тэрийг ч одоо яг тэрэн дээр л явж байна. Асуудал том байдаг. Тэр л явж байгаа шиг. Хүүхдийнхээ төлөө төгшгөөс юу эснийг Тэгээ өөрийнх нь магтсны тасархай бид өөрөд маа сайн яваасаа гэж хүснэ. Тэгээ эцэг их аль аль нь тийм нөө зовсоор зовоол юу сараа зовоол зовоол юм ээ. Уус зовхгүй гэж байхгүй. чи хэвэл зүйл. Тэгээ аюу олон хүн тэгж ирдэг те ялангуяа эмэгтэйчүүд нөгөө ээж болоод тэгээ юу мэдэрсэн бэ гэхээр яг ээж болсны дараа ээжигээ аяг өхөр өвдлөө гэж ярьдаг те. Тэгээ тэр нэг аав ээжийнхаа өөрт нь зовж байгаа мэдрэмжийг өөрөө яг аав ээж болж ижил мэдэрчээж тэр болтлоо ерөөсөө мэддэг юм шиг. Тэгээ ээж аав болсон ч гэсэн нөгөө нэг ээж аав нэг ингээл үглэх биш тэгээ шүү ингээ шүү тэгээрээ миний хүү гэл ингэдэг штэ тий. Тэгэхээр бид нар чинь залуудаа би 40 хүрч байгаад яг ойлгосон байхгүй юу. Дандаа л ингээл аав минь ингээл үргэлж одоо миний л төлөө хэлдэг байж тээ. 40 хүртэл хүн бас нэг ээж авах үгийг нэг авдаг юм байна гэж бодцоо. Яг миний аав намайг 40 хүрэхэд амьд байсан л да. Тэгтэл ингээл нөгөө залуу ах чинь минь хөө тэгээрээ ингээл би ч жоохон түргэн амтай тэгэл миний хөө бүтэж өгсөн гэж байдгүй шүү гэл дугаар байгаа гэдээ бүтэж өгсөн байдгүй. Бүтэж өгсөн байдгүй шүү миний хүү гэл миний аав чинь ухаантай бас цөөвгээр хэлдэг юм хүн тэгэл тэгээ би бодож исэн байхгүй юу. Тэгээ сүүлд нь 40 хүрчээд би аав минь тэр болгоныг ингээл яг яагаад би ингээд залуу наснда хэлсэн болгоныг биелүүлж байгаагүй юм болоо гэ би бас бодож исэн. Тэгээ ингээ харангуут ер нь бол 40 хүртэлх ухаагдгүй ч үнэн л юм бэл. Ингээ хүүхчгээ ингээл дэврүүн те юм ингээл сонсоогүй юм шиг. За гэж хэлсэн нэ биелүүлдэггүй байхгүй юу. Тэгэхээр бас нас их чухал. Аавыг бол би ч одоо яг бас нэг 40 гараад яг амьдралын юун дээр орж ирэл аавыгаас ойлгосон л та. Тэгэл хайрлах тэндээс ингээд нэг амар их ачаа өвч одоо амьдралын үе яасан мөртлөө юу ч ярьдаггүй нэг хүн байсан чинь тэрийг аюухаа ойлгож одоо аав маань 84-тэй хүн байдаг. Тэгээд аль болох нэг очиж ойлаа сэтгэл нээлтж ярилцж инээлдэж хөрөлдөж суух дуртай. Айгу сайхан байд юм уу? 40 нас гэдэг бол ухааллын нас шүү. Яг тийм байл. Очихоор л одоо үзээ. Гинт ингээл гэрлэгэл болоо. Үгүй шал өөр юм билээ. Бодол арай өөр болов. Шал өөр болдог. Төлөвшнөх юм арай өөрөөр юмыг харж эхэлт юм шиг санагдсан шүү. За баярлалаа. За ингээд өнөөдрийн маань дугаар энэ хүрээд өндөрлж байна. Бид нэр өнөөдөр сэтгэл готрол, сэтгэл түгшилт түүнийг хэрхэн даван туулах уу, яаж ойлгох уу, тэр мэдрэмжтэй байгаа хүмүүсийн дэргэд байгаа хүмүүс одоо ямар арга алхам авал дэрвэ гэдэг тухай ярилцлаа. Нээлттэй чөлөөтэй ярилцлаа. Ингээд өнөөдрийн дугаарт бидний зөвлөгөө өгч ажилласан ганц зэгэмжтэй хамтдаа бас одоо эмчээсээ олон төрлийн зүйлийг асууж зочиотлогч оруулсан Лана ахтаа маш их баярлалаа. Тэгээд та хоёрынхаа ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Өнөөдрийн дугаарыг өрөөд өндөрлөө. Баярлалаа. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic